туршиж байна. 1 2 3 Би номын жижиг хөвөл барыг худалдаж авсан. Дод түсгээр бичсэн хэсгийг уншсан. Хүнтэй эрхэн ярилцах урлаг ба найрамдлын талаар бичсэн байсан. Зүгийн балыг цуглуулахыг хүсвэл үрийг нь өшлөөд хэрэггүй гэжээ. Гэхдээ надад гаршилан амьдрах мэдрэмжийг өгдөг юм. Тэгээд би ганц ширхэг цагаан юм гэртээ ганц хоёр татгаар авчирсан. Мөн 1 2 санаа алдах болох нэж ихэр шоргоолж илүү татдаг гэж хэлдэгч. Би шоргоолж нийгмийн дуу чимээс онирхохгүй байна. Намгүй морчин орон зай тоосон байдал хайж байна. Тиймээс нэмсэглэлдээ тоомсоргүй маск зүүн. Номын хогийн савн шатж байна. Би ганцаардал түрэнг оруулж бэлнээр түлж байна. Дэ тагтнаас бамбай мэдүүгээр тоглож байна. Өөрийгөө хааж сар өдрөөр тэмдэглэсэн дайлан дэртэй. Тэнд ганцаараа байхдаа үрд оршин. Чимээгүй эсхийг чимээгүй үлдээ. Гэхдээ дуугүй эсхийг чамдаар хэл. Гүрийг шатаж гэрлийг гэрэл түлүүлсэн. Үнс тантулаан өгөх болон борооны үлрэлт шүхээр хэрэггүй. Хэрвээ чи шуурах болчих бол тусгаарлалт гэдэг улс орон би төлөөлмөр байна. Тэн түрээсийг чимээгүйгээр түлдэг хинч юу ч хэлдэггүй. Хоёр дугаар бүлгийн намсэглэгийн зөвлөсөн хүн тайвшрахын тулд гівт шүд үзүүлхэн сармагчны анхны занал хийлэл. Тиймээс хэрвээ би нэвэл гүйхэд бэлэн байн баяртай дохё биш. Зүгээр л хамгаалж байгаа радны намсэглэл юм. Сурхыг оролцсон хой холтооч гिचилхийн тулд гэвч олон улсын хэлж бүтэлгүйдэг юм. Гэрлийн зайны довтлдог би буруу ойлгосон. Нийгмийн бүтлэн рүү хөндлөн яваад орсон. Зорилго байсангүй зүгээр л тэнглэл намайг уруу татсан. Энгийн тайлбар нь би сайн хүн биш. Эмчээ би хитэх ярддаг хацдаг хэлээ барьдаг чимээгүй болоод сонсож байна. Намайг дуудаж байна гэж бодож байна. Хэлээ хагас тарих хэрэгтэй юу? Эцэстэн логик шүүхийг нэлэхэ зогсоох болов. Надад нэг ухсан морин тастой мөгөөд шүтний өвдөлтийг намдаахад үнэн дээр тахлын дээгүр гүйж байгаа мэрэгэн ухааны өвдөл. Эсвэл тожгой нух гарлах хурамдээ талаас амьсгалуулъя. Би зэрэг бол довтлохооны талбайд шатаж байна. Мөн би цаваар урсаж байна. 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 Чимээгүй эсхийг чимээгүй үлдээ. Гэхдээ дуугүй эсхийг чамдаар хэл. Гүрийг шатаж гэрлэгээр л дүүлүүлсэн. Үнс тантулаан өгөх болон борооны үлдрэлт шүхээр хэрэггүй. Хэрвээ чи шуурах болчих бол ганцаардмал зохиолч намайг хинч гэж нэрлсэн болон текстийн хан босгож чамайг ёо гэж хэлж байна.